бүгд өдрийн мэндэргийн чухал анализын гадаад зах зээлийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнгөрсөн 7 хоногийн тоймын тухайд бидний мэдж байгаагаар Jackson Hole-ын чуулган амжилттай болж өндөрлсөн. За тухайн чуулган маань ямар ч tay вэ гэхээр санхүүгийн салбарын дэлхийн бүх элитүүд томоохон улсуудын төв банкны ерөнхийлөгчөөр оролцож жилдээ нэг удаа одоогийн эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөв байдлыг ярилцдаг чухал арга хэмжээ байгаа. Тэгэхээр тухайн чуулган дээр зах зээлд оролцогчид, хөрөнгө оруулагчид бүгд нэг л зүйлийг хүлээж байсан. Тэр нь юу вэ гэхээр Америк нэгдсэн улсын төв банкны ерөнхийлөгч Жером Пауэллийн илтгэлийг. За яг хүлээлт дагуу Жером Пауэллийн илтгэл дээр юу гэж дурдсан бэ гэхээр ерөөсөө мөнгөний бодлогод өөрчлөлт оруулах цаг нь ирлээ. Цаашд хүүг болоход бэлэн болж ирлээ гэж мэдээллийг сүүлийн 3 жил байгаа хөөр албан ёсрыг илэрхийлсэн байгаа. За ингэнгүүт энэ ямар ч tay вэ гэхээр одоогийн Америк нөхцөл байдлын хувьд бол нэг талд инфляцийн түвшин тогтворж ирсэн. Буюу 2.8%-тэй төв банкны зорилттой түвшинд ойртсон. За нөгөө талд болохоор сүүлийн сард хөдөлмөрийн зах зээл жоо дэмжих зорилготой. Яг л ажил хөдлийн түвшин 4.3%-тэй ажил шинээр нэмэгдэж байна. Харьцангуй буураад ирсэн. Тэгэхээр төв банкны хэрэгч өөрөө бол хэлэхдээ хөдөлмөрийн зах зээлийг дэмжих хүрээнд бид нар бүхий л арга барилаар ажиллана гэж байгаа. За тэгэл 9 сард хүү бууруулах хүлээлт одоогийн зах зээлийн үйл дээр 0.2%-тэй байна. Яг одоо бол бодлогын хүү 5.3%-тэй байгаа. Энэ жилд 2 удаа буулгахаар үлээж байна. За төв банкны зүгээс бол энэ жил болон эх жилүүдэд хүүг хэдэн удаа хэдэн хувиар буулгах нь харьцангуй тодорхойгүй. Тухайн үеийн дата буюу инфляцийн хөдөлмөрийн зах зээлийн тоон дээр үндэслэнэ гэдгийг илэрхийлсэн байгаа. За энэ мэдээлэлтэй холбоотойгоор энэхлийн дэлгэцээр Америк нэгдсэн улсын өнгөрсөн 7 хоног сүүлийн 5 өдрийн хугацааны гүйцэтгэл харагдж байна. За тэгэхээр ерөөсөө Dow Jones гэдэг Америкийн топ аж үйлдвэрийн компаниуд, за Nasdaq, S&P гэдэг мега технологийн компаниуд, за дооштой бүр Russell 2000 буюу тус улсын жижиг дунд компаниуд баг. Тэр ингээр бол үндсэндээ тэр чигтээ хувьцаанууд нөсөлттэй. Заны ялангуяа баасан гарах тухайн мэдээлэл хийсний дараагаар бүгд төссөн зур зурагт харагдж байна. За яагаад хүү буурахаар хувьцаа өсдөг вэ гэхээр хоёр хүчин зүйлтэй. За нэгдүгürt гэвэл зах зээлийн орчин мөнгөний урсгал талаас хараад үзвэл зах зээл дээр хүүгийн түвшин буураад ирэхээр тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүний хүү өгөөж нь буурдаг байгаа буюу бонд, мөнгөний захын хэрэгсэл, одоо ABS. Тэр хүүн буураад ирэхээр өөр өндөр өгөөжтэй бүтээгдэхүүн буюу хувьцаа хувьсах өгөөжтэй бүтээгдэхүүн лөө мөнгөний урсгал шилждэг байгаа. За нөгөө талдаа гэвэл компани гүйцэтгэл бизнес талаас нь харуул зах зээл дээр хүү буурна гэдэг маань өөрөө санхүүжилтийн өртөг бизнесийн зээл хувь буурж байгаа. За энэ өртөг буурсан хуваараа тухайн компани ашигтай ажиллагаанд энэ эргээр нөлөөлдөг байгаа. Тэгэхээр ийм хоёр хүчин зүйлээс улбаалan хувьцаа өссөн эх онд мөн манай компани зүгээс Америкийн нэгдсэн улсын хувьцааны өсөлтөд бол өөдрөг хүлээлттэй байна. За дараагийнх нь бонд мөн адил гэсэн. Бондын үнд өссөн буюу үүн дээр гарч байгаа засгийн газрын бондуудын өгөөж нь компани бондуудын өгөөж буурсан үзүүлэлттэй байгаа. Тэгэхээр бондын үн яагаад өсдөг вэ гэхээр одоо ирээдүйд хүү буурах нь илэрхий болцсон юм чинь одоо хүүгийн түвшин өгөөжийн түвшин өндөр байгаа дээр одоо бондыг авъя гэсэн хөрөнгө оруулалтын мөнгөний усал нэмэгддэг байгаа. Тэгэхээр одоо бондыг аваад үнэ өсгөцсөн нөгөө талд өгөөж нь буурдгийг та бид нар мэдж байгаа. За үндсэндээ нэг 9 7 хоногийн томиг хүү буурахтай холбоотойгоор ийм том хөдөлгөөнүүд оржээ. За өнөөдрийн сэдв хэдүүлээ тогсон дагуу Японы эдийн засгийн талаар ярилцгаар байгаа. За тэгэхээр сүүлийн хэдэн жилүүдэд Японы хөрөнгөний зах зээл бол үндсэндээ дэлхийн хөрөнгөний зах зээлийн бүр анхаарлын төвд йений хашийн бүр байсаар ирсэн. За энэ ямар ч tay гэхээр ерөнхийдөө бол Японы эдийн засаг сүүлийн та бид нар мэдж байгаа 1991 онд яг эдийн засгийн одоо бүүм үйл хөдлөлийн хөрөнгийн хөөс нь хагарснаас хойш одоо тэдний хэлээр алдсан 30 жил гэж ярьдаг. Эдийн засаг нь дефляцтай буюу нэг талд цалин нэмэгдэхгүй, одоо барааны үн нэмэгдэхгүй, компани гүйцэтгэл нэмэгдэхгүй. Тэр чигтээ нэг зарцсан эдийн засгтай байсан. Гэтэл сүүлийн 4 жилийн хугацаанд ам-доллартай харьцах йений хашийн томоохон сулралтай холбоотойгоор Японы эдийн засаг хувьцааны үнэтэй бүүм хийсэн. За энэ дээр энэ слайдаар харагч чинь 2020 оны байдлаар йений хаш 108 байсан бол сүүлийн байдлаар одоо 148 хамгийн оргилдо 160 хүртэл унчихсан. Энэ нь өөрөө сүүлийн 34 жил байгаагүй унчихсан байгаа. За үүнтэй холбоотойгоор хувьцааны хаш нь мөн адил 20 оны эхэнд TK 225 23 мянга байсан бол өнөөдрийн байдлаар 40 мянга 39 мянгатай. Буюу энэ нь өөрөө нийт 4 жилийн хугацаанд 61% өсөлтийг үзүүлсэн байгаа даа. Тэгэхээр йений хаш унахаар яагаад Японы эдийн засаг ингэж сайжраад хувьцаанд нөхцөл үзүүлж байна вэ гэхээр Япон бүр өөрөө экспортлогч болсон. Буюу Японы йений хаш унаад ирэхээр одоо Европт байгаа, Америкт байгаа хүний зүгээс харахад тухайн улсын Toyota, Hitachi барааны үн хямд томилждаг. Тэр худалдан авалтаа нэмэгдүүлж байгаа. Буюу Японы экспортлогч компаниуд нь өөрөө эдийн засгийн гол суурь, экспорт компаниудын гүйцэтгэл йений хаш унаснаар нэмэгдсэн байгаа даа. Ерөөсөө үнэтэл бот. Яг одоо эдийн засаг нь бол бодит эдийн засаг нь 3.1% өсөлттэй, инфляц нь адил өмнөх жилдээ харьцуулах 3% өсөлттэй байгаа. Биелсэн дагуу Японд хэдүүлээ 35 жил, 40 жил иймэрхүү зүйлийг нэг л удаа харж байгаамаа. Тэгэхээр энэ бол үнэхээр түүхэн бүүм юм шүү. За, йений хаш яагаад ингэж сулрав? Яагаад энэ бүхний шалтгаан болов гэд
нөгөө талд үүний шалтгааныг хэлээ ярилцъя. За энд харагдж байна Америк, Япон хоёр улсын бодлогын хүү харагдж байна. За 20 оны ихэр мөн адил ковидын хямралын үед Америк нэгдсэн улс эдийн засгийн дэмжих төрөлөөр өөрөө бодлогын хүү суур хүүгээ тэг 0.1% дээр авчихсан. Япон мөн адил мөнхийн 0% хасах бодлогын хүү. За ингээд үргэлжлсээр байгаад 2020 оны 3 сар ирэнгүүт Америкт нөгөө инфляц чинь 8-9 өрсөн, Европч мөн адил. Ингүүд инфляцийг дарах зорилготойгоор Америкийн төв банк 3 сараас эхлээд нийт 11 удаа хүүг өсгсөн. Буюу одоо 5.3%. Гэтэл Японд нөгөө талд яасан бэ гэхээр Японд хүүгөө өсгөх эдийн засгийн потенциал байхгүй. Тэр чигт нь хасах 0.1 ба зарим тохиолдолд 0 дээр барьсаар байгаад энэ оны ихээр 3 сараас одоо сүүлийн 12 жил байгаагүй хүүгээ нэг удаа өсгсөн. Сая 7 сарын сүүлд мөн адил нэг удаа өсгөөд яг одоогийн байдлаар 0.25% таа байна. За тэгэхээр нэгтэл Япон өөрөө хүүгээ бага түвшинд бариадаг. Америк нь өөрөө хүүгээ өндөр түвшинд аваачдаг. Гингүүт ягаад yen ааш унж яана вэ гэхээр ерөөсө хоёр улсын мөнгөний бодлогын зөрүүтэй шийдвэр, хоёр улсын хүүний зөрүү гэдэг ч байгаа. Одоо л ингэ бодоод үзэл та Японд та йентэй хөрөнгө оруулж гэж бодоод үзэхэд Японы одоо Toyota компани бондыг 0.51% өгөөжтэй хөрөнгө оруулалтыг авах уу? Америкийн Tesla, Apple-ийн бондыг 5-6% өгөөжтэй авах уу? Засгийн газрын бонд мөн адил. Америкийн засгийн газрын бонд 4-5%-тэй, Японых 0.5 орчим%тэй. Гэтэл алинд нь хөрөнгө оруулалт гэхээр бүхэл хүмүүс йенээ зараад доллараар худалдаж аваад доллар дээр хөрөнгө оруулалт хийж байгаа. За энэ нь өөрөө валютын зах зээл дээр йен зарах, доллар худалдаж авахтай холбоотой. Тэнгүүд йений хашин зарах захиалга дагуу хашин унаж байгаа. Үүний гол шалтгаан ерөөсөө ийм аа. За нэлээд мэдж байгаа carry trader буюу одоо сүүлийн үед нэлээд keyword болоод байгаа үг нь ямар ч вэ гэхээр Япон улсын банкудаас одоо хэлбэл йен дээр хямд одоо хүүтэй йенээр санхүүжилт аваад тус йенээ валютын зах зээлээр зарж доллар болгоод доллар дээр өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх эдгээр хүмүүсийг carry trader гэдэг байгаа. За ийм хүмүүс нь өөрөө йений ашиг ихээхэн савлуулдаг байх нэ. За одоогийн байдлаар Nikkei индекс маань 39 орчим хувьтай. За цаашдын төлөвийн хувьд бол яг вэ гэхээр йений аш бол сүүлийн хугацаанд харьцангуй чангарч ирж байгаа. Яагаад гэвэл бисэн энэ хоёр хүүний зүр яг одоо 5.1%-тай байгаа бол одоо 9 сард Америк, 9 сард эх хонд 1.5 орчим хувиараа нөгөө талд Япон бодлогын хүү нэмэгдүүлэх гэж байгаа. Буюу энэ хоёрын зөрүү маань агшаад ирэхээр яг саний эсрэг хөдөлгөөн буюу йен эргээд худалдан авах гэж эхэлж байгаа. Одоо энэ слайдаар харагч байна. За өнгөрсөн 2 сарын гүйцэтгэлийг харуул Nikkei индекс Японы йений хаш маань огцом чангарч 160-аас 143 болж чангарсан байгааг харж байна. За энэ чангарсан шалтгаан маань ерөөсөө энтэй холбоотой. Энэ жил Японы төв банк 2 удаа бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн байна. Тэгэхээр цаашид энэ зөрүү маань агшигдсан йений хаш өсөх хүлээлттэй байна. За миний бодож байгаагаар бол эх оны хавар гэхэд бол $1 харьцах йений хаш нэг 4 сарын байдлаар 130-аас 135 интервалд очих болов уу гэсэн байдалтай байна. Тэгэхээр нийтэн дүгнэлт хэлбэл ерөөхдөө бол эх хонд бол Америк нэгдсэн улсын эдийн засгийн өсөлт одоо хүү буурахтай холбоотойгоор хувьцаанд эерэг хүлээлттэй богино хугацаанд гэвэл бондын хөрөнгө оруулалтыг төлхөөтэй санал болгож байна. Японы эдийн засгийн дээр бол мэдээж хүчрэг эдийн засаг дэлхийд дөрөвдөгч том мэдээж хувьцаанууд нь өндөр өрсөлдөөн болснондоо юугаар ялгардаг вэ гэхээр үнэлгээ маш хямд байдаг байгаад байгаа. Агшны өсөлтийг үзүүлсэн ч гэсэн стил үнэлгээ нь хямд төвшөнд байгаад байгаа юм шүү. Тэгэхээр сайн ялгаад яг value хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд Японы хувьцаа ч гэсэн мөн өөдрөөр харж байна. За ингээд өнөөдрийн лайва өндөрлөе.